За ганган подкастын 6 дахь дугаар маань загантлаг өдөр одоо эхэлж байна. Бас 5 сэдв явцсан байна. Энэ удаагийн сэдв бол төрийн өмчт компаниудын тухай. Тэгэхээр нөгөө Монголын 30 гаруй жилийн ардчлалын хугацааны болохгүй бүтэхгүй байгаа бол тэр зүйлийг эзэн, муу муухай байгаа бол тэр зүйлийн үүр болсон төрийн өмчт компаниудын тухай сэдвийг одоо заавал ганган подкаст сонсох, ярилцах, зөвлөдөх ёстой. Гэхдээ энэ сэдвийг одоо бас гинт ийм рандом байдлаар гинт сонгоогүй. Яг одоо бас парламент дээр одоо сүүлийн 8 жил гарантай төрийн одоо 9 дэх жилээ төрийн өмчийг маш сайхан болгоно гэж яваал хийхгүй байгаа Монгол Ардын нам бас хуулийн төсөл өргөн бариад хилцүүлэх гээд байгаа. Хэтэд удаа үзэх гээд бас чадсангүй. За ийм сэдвээр хоёул өнөдөр ярих уу. Тэгээ. Төрийн өмчийн одоо компаниудтай холбогдлолтой сэдвийг дурдахын өмнө ер нь өнөөдрийн болоод байгаа нөхцөл байдал, тоо баримт гээд хүмүүстэй маш их тийм ойлгомжтой ихний үндсэн төр зургийг өгөх үү. Тэгээ. Монгол улсын хэмжээнд одоо эднэрийн л нөгөө өгж байгаа тоон шүү дээ, тийм. Төрийн өмчт компани 123 ширхэг. 123 төрийн өмчт компани. 123. За тэгээд статистикээс лавлаад харахаар ингээд нөгөө орон нутгийн өмчтөөс бас компаниуд байгаа байхгүй. Тэгэхээр тэр тоонуудыг харахаар одоо 2024 онд жишээлбэл орон нутгийн дахиад нэмэх төрийн өмчийн оролцоотой 5580 компани байгаа. 5500. Тэгэхээр одоо бид нэр одоо юуг нь ярьж байна вэ гэхээр төрийн өмчт компани буюу 123 аж ахуйн нэгжийн талаар яриад байгаа. За тэр 123 нь өөрөө бас учир дутагдaltaй. Одоо сүүлийн өөрсдийнх нь оруулж ирж байгаас мэдээллээр болохоор 123 компаниас 43 компани алдагдaltaй. 43 компанийн нийт алдагдлын хэмжээ 150 тэрбум. 150 тэрбум. Өнгөрсөн одоо чиний хэлдгээр өнгөрсөн 8-9 жил яг ингээл явж байгаа байхгүй. Жил болоо алдагдал хүлээн байсаар л. Тэг юу ч хийхгүй хараа явж. Хамгийн амжигт. За дахиад нөгөө худалдаа ажил дүрийн танхимаас гаргасан нэг тийм судалгаа байна. Эдийн засагт төрийн оролцоо гэж. За тэрийг яаж хэмжиж ийнө гэхээр ерөнхийлөгчийн хэлсэн тоолдоо 2022 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 58.2%, бараг 60%-ийг төрийн оролцоотой. Төрийн оролцоотой. Тэр бараг социалист орн шиг юм болж байна. Тэгэхээр ч одоо ерөөс нийт дотоодын нийт бүтээгдэхүүний чинь 60% нь төр оролцож байна л гэсэн. Тэгэхээр чи бид нар ч одоо чөлөөт эдийн засаг зах зээлийн нийгэмд амьдраад байна уу, төрийн оролцоотой зах зээл дээр амьдраад байна уу гэдэг асуудал гарч ирж байна. Тэгээд үүнтэй холбогдуулаад бас нэг олон улсын ямар байдгийг бэ гэж харлаа. За Монголтой ойрхон болон ер нь энэ төрийн өмчтөөр менежмент хийсэн дэлхийн одоо хөгжилтэй орнууд гэдэг. Тэгээд зах зээл бас эзлэх хувь нь ямар байдгийг харлаа. За эхний Монголтой эдийн засгийн хувьд одоо 3 дахь хөрш гэж яригддаг Япон орн. Тэр том дэлхийн 3 номерын эдийн засаг төрийн өмчт компани 10-аас 15 ширхэг байна. 10-аас 15 гэдэг байгаа нь чинь NHK телевизэн тэрэнгүүт нэг компани дор 4 компани төр байгаа. Тэгээ тэр нэг компани дор 4 компани болон бусад компани тоолоход 15 6 7 гэж тоологдол үндсэн компани тоолонгууд нэг 10 орчим болоод байгаа. Иймхэн компани 10. За Япон. За дээрэс нэмээд нөгөө Маргаret Thatcher-ийн өөрийнх нь том реформоор төрийн өмчт компаниудаа бүгдээр ингэ олон нийтийн болгож мөн хувьчилсан Англи гэж орн байна. Англи дээр төрийн өмчт компани 10. За дараа нь Сингапур гэдэг Азийн жишг болсон улс байна. Энэ одоо төрийн өмчт ер нь нэлээ их компанитай 28. Нөгөө Temasek гэдэг. Temasek гэх тээ 28. Яг хуу зарим дээр бол 28-аас их тэр тоо байгаа юм. Тэр нөгөө Temasek-ийн дор байгаа компаниудыг тоолно. Ер нь бол 28. За Чили гээд Монголтой маш ойролцоо эдийн засгт орн байна. Нөгөө уул уурхайгаар зэстэй. За тэгээд тэрийг эдийн засгийн diversification одоо төрөлжүүлнэ гэдэрэгдсэн. Тэгээд тэрэн дээр төрийн өмчт компани чинь 11 компани. За манай Монголын нүүрсний гол өрсөлдөгч орн байна. Австрали 12. Тэр том эдийн засаг. Гэтэл Австралийн хажууд хүн ам Монголтой ойролцоо жижиг эдийн засгтай мөртлөнгөө маш хүчирхэг нэг хүн ногдох GDP өндөртэй Шинэ Зеланд гээд улс 20 хүрэхгүй. За ингээд аваад үзэхээр ерөөсөө энэ дэлхий чинь бол яасан бэ гэхээр энэ төрийн өмчт компаниудаа бүгдээр ингээд багасгаад авилгал хулгайгаа тэрүүгээрээ бууруулаад зах зээлийг эрүүлжүүлсэн байна. Тэгээ үүний ардад эдгээр орнуудын төрийн өмчт компани болон төрийн эдийн засгийн оролцоо ямар байдгийг бэ гарсан чинь Японд дахь төрийнх нь тэр эдийн засгт жин дарж байгаа GDP дээр жин дарж байгаа чинь нөлөөлөл нь 10%. Энэ Англих бүр 2%. Сингапурыг 20 хүрдэггүй. Чилих 10-аас 15. Австрал 5-аас 10, Шинэ Зеланд 5-аас 10. Тэгэхээр ерөөсөө цэвэр зах зээл эдийн засгтай улсууд болж яваад байгаа байхгүй. Тэгэхээр манай одоо тоон үзүүлэлтийг харахад ерөөс уруу хамааралт болж байна шүү дээ. Уруу хамааралтай. Төрийн оролцоотой. Тэгээ энийг хоёр янзаар хуваадсан юм байна. Яг нарийн дэлгэрүүлж яриа яг.
Ер нь бол нэг нь актив, нөгөөх нь пассив. Тэгээд ер нь аль болох төр нь пассив болоод платформ болоод зүгээр ингээд Facebook ч нөгөө хэрэглэгчтэй дэмжээд шүү дээ. Өөрөө орж бүртгүүлдэг, өөрөөсөө хийдэг, зөвхөн дүрм журмаа тогтоодог, хүн гүтгэхгүй шүү, тэгэх юм бол бүүстлүүлэхгүй шүү гэл ингээл ийм үндсэн дүрмүүдээ бүрдүүлээл ингээл пассив болох тусам, оролцохгүй болох тусам нөгөө Facebook шиг эдийн засгийн ингээл хөгжөөл дэлгэрэл янзын гоё болоод идэг. Очингуудаа ганц тулгаа манай Facebook дээр бүртгүүлээрээ гаачроо за одоо чи бүртгүүлэн шүү гэл хойноос нь хөөцөлдөө явахаар нөгөө 6 тэрбум хүнээс чи хэрэглэгч үсрэл 4-5-ыг олж чаддаг. Энэ бол өөрийнх нь ингээд юм үндсэн онцлог юм байна. Тэгэхээр ерөөсөө манай төр болохоор хувийн хвшилтэд зэрэгцээл бизнес хийж байгаа гэсэн үг тийм үү? Хятадын төрөөс л өндөр оролцоотой гэж бод. Хятад Densefny шинжилгээс хойш 40% дээш огт гарч байгаагүй. Гэтэл манаас 50-60%. Одоо тэгээд нөгөө тоонуудыг харахаар чи одоо манайх экспортын гол бүтээгдэхүүн чи одоо зис нүр соёл шүү дээ. Тэгэхээр гог чинь 100 улсын 100%. Эрдэнэс 5-7. За энэ үед яах вэ гэхээр нүр соёл бүтээгдэхүүнээ гаргахлаар төмөр замаар гаргана. Төмөр зам нь төрих. За тэгэхээр банк нь төрийн банк, хөгжлийн банк. Тэгэхээр ерөөсөө ямар ч хувийн хвшил оролцоогүйгээр ингээд зөвхөн төр өөрөө бизнес хийж байгаа байхгүй юм. Хувийн хвшил ямар ч оролцоо байхгүй. За одоо тэгэхээр ингээд төр зах зээлд ингээд оролцохлоор одоо бас статистикээс авсан тоо шүү. Яаж ийнө вэ гэхээр энэ хувийн хвшил жагшаад. За төр зах зээл дээр том байр суурь эзлэхээр хувийн хвшил агшаад байхгүй болоод байна. За одоо энийг ямар тооноос харж болох вэ гэхээр одоо статистикийн тооноос 2024 оны байдлаар шүү. Үйл ажиллагаагаа төр зогсоосон аж ахуй нэгж 89 мянга. Яа, 89 мянган ажилчин биш. Тийм. Аж ахуй нэгж. За үйл ажиллагаагаа эхлээгүй 49 мянга. 49 мянга. Одоо компани байгуулчаад үйл ажиллагаагаа эхлээгүй 49 мянга. Үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон 6 мянга аж ахуй нэгж. Бараг 160 мянга орж. 144 мянга аж ахуй. 144 мянга. Энэ 144 аж ахуй нэгж чи яасан гэхээр үйл ажиллагаа төр зогсоосон эхлээгүй бүрэн дамп орсон гэсэн. Манай төрийн өмчлөлт компани оронтойгоо нийлээд чинь баг ингээд 5600-700 гараад явах хэмжээгээр нөгөө талд нь хувийн хвшлүүд бүгдээрээ дампуураа зогсоод үйл ажиллагаа эхлүүлж чадахгүй хацаад шүү дээ. Ерөөсөө тийм. Одоо ингээд тэр олон улсын дэлхийд ингээд үндсэн хэдэн олон жишгүүд байдаг юм байна. За нэг 10 гаруй үзүүлэлтээр энэ төрийн өмчийн компаниуд яагаад баг байх ёстой юм бэ? Бид нар энийг яагаад цөөлөх ёстой юм бэ? Дандаа цөөлөх пассив тал руу яагаад явуулдаг юм бэ гэд тэн дээр гол болгоод нэг 4 зүйлийг харлаа. Нэгдүгээрт яадаг вэ гэхээр энэ төрийн өмчлөлт компани байгаагийн хэмжээгээр мөнгөний нийлүүлэлт хүчээр ихсдэг. За нөгөө баахан дампуурсан 43 аж ахуй нэгж чинь ажилчдын салинжуулна. За үйл ажиллагааг нь явуулна, урсгал зардал гаргана. Ингээ заварч явсаар үтэл юунаас гарах юм? Төв банк мөнгө хэвлэж гаргаж өгнө. За ингээд эхлэнгүүт инфляц нэмэгдээд юмны үн нэмэгдэнэ. Ингээ энэ 43 аж ахуй нэгжийн 150 тэрбум төгрөгийг ард түмэн бөөнөр нийлэл жил болгон төлнө. Нөгөө хүн судалдаж авч явах та. За нэгтгэн. За хоёр дахь нь яадаг вэ гэхээр энэ төрийн өмчлөлт компани чинь ихсээд ирэхээр тухайн оронд штэ. Инновац буюу технологи шин санаа ямар ч орж ирэх шаардлагагүй. Орж ирэх боломжгүй. Төрийн өмчлөлт компаниуд чинь блокчлдог. Яг гэвэл тэнд инновац орж ирэхгүй дампуураад алдагдaltaй байх тусам тэр алдагдлыг дараагийн улсын төсөв дээр нөхөж шин тоног төхөөрөмж авч яах гээд голоос нь хулгай гаргадаг. Энэ бол ийм аимшигтай юм байна. За дараагийнх нь яадаг вэ гэхээр ерөөсөө эдийн засгт улс төрийн нөлөө нөгөө жижиг ханилаг ийм хулгайн айрмууд нэг улсын хурлын гишүүнийг дагаад, нэг сайдыг дагаад, нэг намын том даргаыг дараад хэмжээгүй их нөлөөгөө хэлж эхэлдэг. Захиалга хийдэг. За тэгээд дараагийн нэг том юм бол юу гэхээр засгийн газар бол үйл ажиллагаанд хязгаарч төвлөрч чаддаг. Яагаад гэвэл нөгөө 120 хэдэн төрлийн өмчийн компаниараа дамжуулж хулгайгаа хийх гээд энд үйлчилгээ буюу сервис үзүүлэх ёстой төр ерөөсөө ийшээ зөвхөн хулгайруулах нийт ажлынхаа 80-аас дээш хувийн цагийг зарцуулал явждаг. Наа 120 хэд чинь ерөөсөө өөрийнхөө гар хөлийг захирлаар нь тавиндаг, араас нь нөгөө шахаануудаа хийнгээд тарих толгой тийшээ ажилдаг. Тийм учраас энэ төрийн өмчлөлт компани чинь харахад нэг 10 хүнийг ажилтаа байлгаад байгаа юм шиг бүртлэнгөө нөгөө талдаа мянган хүний амьдралыг үгээрүүлдэг. Ийм аимшигтай юм байна л да. За одоо тэгэхээр ингээд байгаа төрийн өмчлөлт компаниуд ярьлаа шүү дээ ойлоо тий. Одоо нийт зах зээл дээрх дотоодын нийт бүтээгдэхүүнүүд хэдэн хувь эзэлдэг. Ер нь одоо ингээд ашиггүй энэ олон төрийн өмчлөлт компаниуд ингээд ашиггүй байгаад тахт нь яагаад байлгаад идэг гэдэг асуулт гарч иж байгаа байхгүй. Одоо олон жил байсаар нь шүү дээ. Алдагдaltaй ирнэ байлгаад идэг. Тэгэхээр энэний чинь үр дүн юу вэ гэхээр нөгөө сонгуул болдог.
Тий. За сонгуулиар чинь баахан гишүүд гардаг те. Тэр гишүүний доор ажилласан те. Баахан олон менежер, намынхан гишүүд байдаг. Тэгээ нөгөө гишүүн чинь гарсны дараа нөгөө эдийг бас ажилтаа болгоно шүү дээ. Тий. За тэгэхээр одоо нөгөө төрийн өмчт компаниуд дээр чинь нөгөө менежер, нөгөө сонгуульд ажилласан хүмүүсээ тавьдаг. Тэр хин тавих уу гэхээр улс төрийн нам л тавьж байгаа. Сонгуульд ялсан улс төрийн нам бүх төрийн өмчт компани захирлуудыг тавьж байгаа. Одоо хамгийн сүүлийнхэн жишээг хар. Тэр Монгол Росцветмет гэдэг компани шүү дээ, төрийн өмчт компани. Тэрний чинь захирлч одоо хуучин их хурлын гишүүн Ардын намын бүлгийн дарга хийжсэн юм байна. За сая юу гэлээ? Орлогчийн статустай бүтээмжийн менежер гэсэн. Тэгээ хуучин их хурлын гишүүн байсан бас очиж байгаа. Тэгэхээр чи энэ томилгоонуудыг хэн хийгээд байна? Энэ олон 123 төрийн өмчт компани байх нь хэн ашигтай? Ялсан улс төрийн намд ашигтай. Гомцсон их хурлын гишүүд, ялагдсан их хурлын гишүүдтэй нөгөө намынхныгаа сонгуульд ажилласан хүмүүсээ байршуулдаг. Тэнд цалинтай ажилд орлоготой байлгадаг. Ийм учраас энэ төрийн өмчийн компаниуд чинь байнгын алдагдaltaй. Тэгээ нөгөөдхөө татан буулгах хэр зориг байхгүй. Нэмэл тэндээ нэмэл байлгаад идэг тийм. Тэгэд ингэж төрийн өмчт компаниуд ийм одоо харахны тойрог гэж хэлээд байгаа. Албан бус улс төр гилмагийн хэлдгээр бол клиентизм төр гэдэг. Энэ юм болонгууд нэг 3 том эффект Монголд эд боддоор гараад байна. За тэр 3 том эффектийг хэлэхээр нэгдүгüүрт нь яаж юм хэр Монголын хүний нөөцийн бодлого. Нөгөө төрийн өмчт компаниуд дээр чинь намын томилгоогоор хамгийн чадалгүй, хамгийн арчаамуутай амьдрах чадваргүй хүмүүс зөвхөн жинхэнэ нөгөө сүнд сүнх барьдаг шиг явж очиод ажилд очиж чинь. Тэнгүү чадaltaй залуучууд хайж чинь хэр брэнж вэ? Шууд ингээ гадагшаа гараад яваад идэг. За ингээд энэ Монголд бол ажиллаад болтохгүй юм байна. Гадаад очиод хар ажил чамаагүй хийгээд амьдрийгээд бүр эрдэмтэн мундаг чадaltaй нөхдүүд бүгд олон улсын компанид ажиллангууд Монгол хүний нөөцийн хувьд чадaltaй хүнээ зайлуулдаг төрийн өмчийн компаниуд чинь чадалгүй хүмүүсийг бөөгнүүл. Өөрийгөө хөгжүүлдэггүй ховж ярьдаг хүмүүсийг тэрүүгээр ингээд бөөгнүүлэл тэгэл ярьдаг гол зүйл нь ийм байдаг. Манай даргаыг шүтэн биширдэггүй мэрэгжлийн өндөр ур чадвартай хүмүүсийг нээн илрүүлж ногоо малгайтны ажил хийж ажлаас хөөх ажил хийдэг. За хоёр дахь нь яадаг вэ гэхээр энэ нөгөө 124 төрийн өмчт компани чинь эдийн засгийн өсөлтийг өөрлөгөө сорж аваад жирийн иргэд рүү очих байсан бүх мөнгөн урсгал ахуй амжиргааг сайжруулах юмыг голоор нь сороод авчдаг. Гэхдээ одоо энэ жил чи манай эдийн засаг чинь дэлхийд байхгүй, Азад байхгүй мундаг л байна. 5.1% өсөлттэй өмнө мундаг байсан. Эдийн засаг өсөд байгааг л манай ерхий сайд, манай засаг төрийн хамтарсан засгийн газар ярьж байгаа. Болоод байна гэдэг. Нэг талдаа болоод байгаа юм шиг боловч тэрийг төрийн өмчт компаниуд чинь сорж аваад нөгөө 5000 гаруй компани чинь сорж аваад өөртөө шингээчээр энд байгаа эгэл жирийн амьдралаа зүтгэж байгаа батын дөржин амьдрал огт нэмэгддэг. Нэг амар. За гурав дахь зүйл нь бол юу гэхээр авилгал. Төрийн өмчт компани бол өөрөө авилгалын хамгийн том үүр уурхай. Тэр ням бактери одоо таатай амьдрах эдээбэрээ үүр уурхай байхгүй юу? Энэ дотор юу болдог вэ гэхээр нэгдүгээрт нийгмийг ямар ч тоглоомын дүрмгүй болгодог. Солонгос ингээд ямар ч тоглоомын ингээд дүрмгүй улс байхад Солонгост ингээд олон улсын стандартын зөв компани ингээд байгуулагдаад ирэнгүүт нийгэмд зөв нөлөөлдөг байсан юм байна л да. А гэтэл тийм ерөөсөө муу муухай тоглоомын дүрмгүй болгочдөг. Ерөөсөө хин чадaltaй хин авилгач нь л тэнд амьдраад идэг. Авилгалтай. Шин санаачлагыг бүгдийг боочдөг. Гэхдээ нэгэнд авилгалдаа л энэ бүх тендер энэ бүх ажлыг авчих юм чинь би шин санаачлагаар яах. Хуучин мөгийн шахчин нөгөө инновац жаалах байна. Инновац гэдэг зүйл байхгүй болж. Залуучуудын эх орноо хайрлах итгэл сэтгэлийг юуч устгадаг. Үгүй эцэстээ ингээл авилгалаар бүх юм шийдэгддэг байж юм бол үгүй тэгвэл би тэгэл төрийн өмчийн компани бол очих болоо биш тэгээд нөө хөгжил дэвшил романтизм гэдэг зүйл байхгүй болдог. Тэгээ энэ бол одоо манай Монголд гараад байгаа хамгийн том богшилсан асуудал. За одоо нөгөө төрийн өмчт компани дээр л авилгал хулгай байдаг гэдээ ярьлаа шүү дээ. Тэгэхээр одоо ойлоос нөгөө жишээнүүдийн сайн ярьж өгдөө зарим нэг мартсан байж магадгүй. Одоо ерөөсөө ингээл төрийн өмчийн компани ашигтай алдагдaltaй тэрнээс үл хамаарал тэнд хулгай явж идэг. Яадгүй гэхээр нөгөө улс төрийн намаар дамжин томилгооч очдог. Доотлолт ахтуу хамаатай садангаа авдаг. Дахиад нөгөө хүүхдүүдэд төрийн машинаар зөөдөг асуудал, хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлдөг те амь насаа даатгуулдаг гэдэг. Одоо жишээлбэл хэдэн жилийн өмнө нөгөө нэг Монгол Росцветмедийн захирал нь хүүхдийн төлбөрийг компаниар төлөвлөсөн байсныг асуудал гарсан тийм. Одоо бас манайхан мартсан байж магадгүй. Монголын төмөр замын албаны орлогч даргын гэрээс 7 тэрбум төгрөг гарч ирсэн шүү дээ. Нэг албаны орлогч даргын
гэрээс нь ханаас нь албаны орлогч 7 сая биш. 7 сая биш, 7 тэрбум. 700 сая биш. 70 сая биш. Тий. 7 тэрбум. 7 тэрбум төгрөг. Одоо бас мартж байгаа. Одоо энэ хамгийн сүүлд бас манай гишүүд их хурл дээр хэлж ирсэн шүү дээ. Эрдэнэ салт ресурс гэдэг компани захирал амь насаа 3 тэрбумаар үнэлээд 30 сая төгрөгөөр даатгуулсан байна. Энд жирийн иргэд нь угаартаж асуурч яадаг. Тэнд том дарга өөрийнхөө амь насыг 3 тэрбумаар үнэлээд 30 саяар даатгаж байгаа. Даатгаж. Тэгэхээр энэ бол зүгээр ингээд нөгөө олон нийтэд гарсан ялцралынх нь хэсэг. Одоо яг цааталт нь очиод ингээд шалгаад үзүүлтэй энэ байтугай юмнууд л байгаа байхгүй. За манайд одоо энэ 5 толгой Эрдэнэт гэдэг ингээд супер газрууд байна. 5 толгой дээр яасан бэ гэсэн чинь манай Монголын улс төр дээр чинь нэг 4-5 жилийн өмнө шудраг 5 гэдэг жигтэйхэн мундаг 5 гишүүн гарлаа. Оюун Эрдэнэ, Аюур сайхан, Нямбаатар, Суугалд, Батцаанд 2 нартсан намын 3 ардын намын. За тэгээ нөгөө шудраг 5 чинь нэгнийхээ шудрагыг гайхаад ерөөсөө 21-ийн дариг шиг нөхдөд гарч ирээд тэгээ нөгөө засгаа байгуулад авчт юм байгаа үстэй. Тэгээ хоорондоо бие биендээ юм хуваарлахгүй юу? За чи ингээд засгийн газрын хэлэх газрын дарга бол чи 5 толгойг хариуцаар бялууга хүртэж штэ. Тэгсэн чи бялуу хүртсэн Аюур сайхан нөгөө 5 толгой дээрээс юутэй болсон бэ гэсэн буцаад энийгээ барьж идэхэд нь гэртээ юм 2 гоё юм хүрэл морьтой. За зарим нь 5 чихэн зарим нь 10 чихэн юм алтан голдом аймаар гадна талаар нь хүрлээр бүрхэд дэрнийхээ хоёр тал тавьчихсан. За тэгээ тэрнээсээ болоод ял авлаа. Аимшигтайгаар. За тэгсэн чинь араас нь яав гэсэн чинь нөгөө хиний 5 толгойгийн захирал гаан үйгээ залуу авилгалын хэрэгээр 5 толгойгоос болоод шоронд хоригдлоо. Тэгэхдээ тэр хүн шоронд хоригдохоос өмнө бүх ярианууд нь бүр юм хагас галзуурл бараг эзэн хааны шинжтэй. За ингээ 10 их 80 медийн төсөв бүрдүүлдэг хэвээр янзтай мундаг манай 5 толгой. Одоо энэ улс орныг хөгжүүлээд энэ бүтээн байгуулалт бүх юмыг бараг 5 толгой засгийн газар дангаараа хийх гэдэг юм. Ингээд засаглалын хувьч гэсэн их цахаа алдаад нөгөө үндсэн төсөвтөө бүрдүүлэх хэвээр хүмүүс маань өөр ерхий сайдын дүр тоглож ирж байгаа. Сүүлдээ нөгөө хэрэг юу лээ жагсаал санхүүжүүлсэн хэрэг. Жагсаалт өөр улс төрийн намын сонгуулийн жагсаалт энэ төр санхүүжүүлээд тэд нар чинь ингээд 5 толгой гэдэг бол манай Монгол ардын намын асар том баярын бялуу ус. За араас нь гок гэдэг. За гок бол бүр хэлгийг авна. Инглээ сайхан бэлгийн засгийн газрын үед Эрдэнэтээс 49% авчирлаа. Эрдэнэт 100% Монголыг боллоо гэсэн. Ингээд сонгуульд ялагдаад араас нь Монгол ардын нам сонгуульд ялсан чинь Эрдэнэт 100% Монгол ардын намын компани болчихсон. Бэг томлоод Эрдэнэтээс нөгөө идэ ууга бусад бүх юмных нь үндсэн сүлжээ бүрлдсэн. Одоо тийшээ. Тэгээ яаж ингэсэн чинь энэ манай нөгөө бүлгийн зөвлөх даваад орчих байгаа штэ. Даваад орчихын таны мэдэх ёсгүй баримтууд байдаг юм. Энэ дээр Эрдэнэттэй холбогдолтой юм байна. За сонин цэгмэн сайт. Ерөнхий захирлыг тойрсон Эрдэнэтийн шүү. Нэр бүхий 12 хүний нэмэлт цалин гэж 31500 евро буюу 82.6 сая төгрөгийг сар бүр авч байв. Сар бүр 82.6 сая төгрөгийн цалин нэмэлтээр. За мөн гэрээний дагуу дэмжлэг үзүүлэх нэрээр 8 хүнд 189 мянган евро буюу 496 сая төгрөгийг олгосон байна. За дуусаагүй шүү. Дахиад Улаанбаатар хотод орон сууц худалдан авахд зориулж 6 хурган даргын данс руу 3 тэрбум 586 сая төгрөг Эрдэнэт үйлдвэрээр шилжүүлсэн байна. Тэр зайлшгүй 100-ны манлай бүтээн байгуулалтад ажиллаж байгаа жирийн ажилчин хүмүүсийн цалингаараа тэнд амьдарч байхад дээрээс нь намаас томилогдож очисон нөхдүүд яаж тэр нөгөө өрмийг хамаад хусмын ард түмэлүү шиддэг болох нь энэгээр харагдаж байна. Супер штэ энэ хулгайнууд бол. За одоо тэгээд нөгөө хүрээний бузрыг уудлуул далаа гэдэг шиг одоо дуусахгүй л үү те. За одоо тэгээд ингээд төрийн өмч ерөөсөө бүгд болохоо хэлсэн байна. За төрийн өмчи компани тооч их байна те. Алдагдaltaй дээр татан буулгадгүй байлгаар хувьд байд юм байна. За дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх одоо төрийн чи оролцоо нь өндөр байна те. Одоо 50-60% байна. За төр өөрөө ингээд бизнес хийгээд бизнес зах зээлийн зарчмаар явуулахгүйгээр төр өөрөө оролцоод байна. Одоо тэгээд ямар гарц гаргалгаа байна. Одоо ер нь цаашд яах вэ? Одоо ингээд байлгаад байгаа юм. Яг одоо ийм байна. Олон улсад ингээд хангалттай туршлага нь байна. За манай Монголд энийг хэрэгжүүлэх алхмууд нь бүгдээрээ хүн болгон мэдж байна. За ер нь хүмүүс бол ерөөсөө энэ төрийн өмч болохгүй байгаа гэдгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ нэг л зүйл ерөөсөө бүтлгүүтэд. Тэр нөхөр оролдлого болгон урагшлал хоошоо унаад. Тэгэхээр энэ дээр яаж ихээр улс төрийн эр зориг хүсэл тэмүүлэл гэдэг зүйл ерөөсөө огт байхгүй байна л гэж бодож байна. Тийм ээ. За яг улс төрийн эр зориг дээр чинь бас хэлэхэд нөгөө
2015-аас 15 онд байсан баха. Тухайн их хурлын дарга нэг холд ерөнхий сайд нь сайхан бэлэг. Тухайн үед ийм 22 юмуд яг сайн санахгүй 22 компани жигсаалт гарч. Одоо төрийн өмчийг хөвчлөх их хурлын тогтоол. Их хурлын тогтоолоор баггүй. Тэгээд тэр 22 яасан гэхэлэр одоо тэрнээс хойш одоо миний мэдж байгаагаар явсан баг байхгүй. Тэгээд дараа нь 18 онд дахиад хөрөлс сүхийн засгийн газар их хурлд дахиад 22 лөө 27 компани жигсаалт оруулсан. Энэ компаниудыг хөвчлээ гэдэг. Тэр нь тухайн үеийнхэн бүлэг, тухайн үеийнхэн нам доторх сөргөлдөөнөөс болоод тэр ажил нь бас зогссон. Засгийн газар нь оруулсан төслөө татаж авсан гэсэн үг. Тэгэхээр одоо ерөөсөө манай Монгол улсад одоо ингээд тэр 15-аас 16 онд хэрэгжүүлэх улсын их хурлын тогтоол байна. Тэрнээс хойш одоо яг энийг дөрөвтэй хөвчлээ гэсэн юм аа байхгүй байхгүй. Одоо 2-3 жилийн өмнө төрийн банкыг хөвчлээгээл тухайн хууль зүйн сайд, сангийн сайд нь гэрээ байгуулал таг. Одоо гол нь ингээд хэрв хүсэл тэмүүлэл байгаад ир зэрэг байх юм бол арга болно. Тэнгүүт өмнөөс нэг талаараа бид нар төрийн имийг одоо ингээд сайхан олон нийтийн болгоно хөвчлэнэ гэд нэг гараараа хууль батлуулаад тэрийг батлуулахгүй байгаа шүү дээ. Тэр Монгол Ардын намын гишүүн болгоны одоо яг яриад байгаа зүйлс нь худлаа. Яг бол болгоноог явуулахгүй. А нөгөө утгаараа яадаг вэхээр одоо энэ хөрөнгө мөнгө маань эзэнгүйдээд ерөөсөө ингээд хөвчлөгдөл хитэн том компаниуд залгаал тэгэл тэнд ийм хил дамнсан бүлэглэл гэж нөгөө үгээ хэлээ л дээ. Нөгөө тагнуул баахан гадны гар хөлөөтэй нийлж авах гээд иргэд. Гэхдээ гэтэл яг сэтгэл хөдлөл арга болно. Тэр чинь хөвчлөлтөг зөндөө арга байна. За нэг бол яаж юм гэхээр хэсэгчж хөвчлөл. Хэн бүтнээр яваач хөвчлөл гэдэг. Тэ? Хооног 10-20% хөрөнгөний биржээр гаргаад хөвчлээд явж болно. А хөвчлөгдөөд хувьцаа тараагдсны дараа хоёр дахь зах зээл дээр өшөө илүү ач холбогдолтой хүмүүс нь худалдаж аваад зах зээлийн хажимаар тоглоно. За үгүй л яаж ихээр менежментийн хөвчлөл гэж байна. Одоо санхүү эдийн засгийн дэд сургууль хэд менежментийн хөвчлөлд ороод тэр Баабургоо үед баг сангийн сайд багт ямар мундаг сургуулиуд өргөж өг. Үгүй гэтэл бид нар энэ 5-7 энтер чинь ашигтай ажиллаад Эрдэнэт энтер чинь ашигтай ажиллаад татвараа өшөө сайн авч яхад болоо үстэй. Гэтэл бид нар менежментийн хөвчлөж болно. Төрийн хөвчлөлийг байжиг. За мөн олон нийтийн хяналтыг оруулж болно. А гэтэл энэ олон арга хэрэгслүүдийг огт хэрэглэхгүйгээр ганцхан далаалтаар хийх гээд байгаа юм шиг. Нэг бол ингээ худлаа бопрод явуулдаг. За нэг бол юу болж ийм нэхэр гүй алхамаар явна гээл нөгөө юм ингээ хойшлогдоод идэг. Гэхдээ үр дүн бол огт байхгүй. Энэ бол өнөөдрийн дүр зураг. Гэхдээ наадтай хэлэхдээ ингээ хөвчлөе гэдэг юм шүү. Тэгээ яг ингээ хөвчлчих гэхэлэр нөгөө намынхан гишүүдэд тавих газар байхгүй те. Айгуу олон их хурлын гишүүд нөгөө сонгуульд ажилласан хүмүүс нь ажил албаг. Тэгэхээр тэдний чинь шингээдэг ганц бааз чинь төрийн өмчит компани. Тэгэхээр тэрийг татан буулгах сонирхолгүй олон нийтэд гарахтаа хөвчлөе гэдэг. Тэгээ хаана юу болчихсон? Одоо сүүлийн 8 жил бүх эрх мэдэл нээсэн юм шүү дээ. Тэгээ хөвчлээд менежмент хийвэл хийхээр зөндөл цаг хугацаа байхгүй. Тэгэхээр чиний хэлдэг улс төрийн эр зэрэг байхгүй. Нөгөө л авилгачтайгаа тэмцэнэ гэдэг байхгүй. Тэгэхээр улс төрийн итгэл үнэмшил эр зориг байхгүй учраас энэ бүх юм зогсчод байна л да. Тэрнээс одоо бүгд л гарцаа мэдчихэж байна. Хөвчлэн олон нийтэд нээлттэй болгоно тий. Дахиад энэ нөгөө хөрөнгөний өгөөж гэдээ ярьсан шүү дээ тий. Тэгэхээр энэ хөрөнгөний өгөөж чи одоо манай дээр болохоор одоо энэ даваад орж хэлснээр 0.4-өөс 0.6% байгаа байхгүй. Дэлхийн улс орнуудад яадаг вэ гэхээр төрийн өмчит компаниудын энэ хөрөнгөний өгөөж 1-5% байна. 1-5. Тэгэхэд манайх ч одоо 0.4-өөс 0.6 байхгүй. Бараг өндөр өгөөжтэйгөөс нь 10 дахин байх ба шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр стандартын доор явж байна гэсэн. Стандартын доор явж байна гэдэг чинь нөгөө авилгал хулгай өгөөжгүй хөрөнгөтэй үрлэгэн бүтцтэй төрийн өмчит компаниуд шүү дээ. Ерөөсөө тийм гэсэн. За, хувьчлаад ямар үр дүнд төрөх юм? Одоо за, менежментийн хувьчлал олон нийтийн ингээд төр өмчгүй болж эхэлхээр шүү дээ. Төр өмчгүй болно гэдэг чинь ард түмэн өмчтэй болно гэсэн үг. Тэр хулгайлаад байгаа юм чинь шишилж штэ. Хил даваа зогсчихгүй. За шууд 3 төрлийн одоо үр нөлөө шууд харагдаж байна. Эхнийх нь авилгал үлэмж хэмжээгээр буур. За бүр авилгалгүй болох эхлэл бол эндээс л тавигдана. Одоо ингээд Сингапур энэ төр шиг авилгалгүй гэдэг үзүүлэлт рүү ормоор шүү дээ. Эндээс л тавигдана. Хаана авилгал вэ? Төрөмчтэй л байна. Тэр л авилгал. Энэ төр хувь хүн өөрөө хэмиг авилгалтай явна гэж байхгүй. Тий. За хоёр дахь нь яаж юм хэр энэ мэрэгжлийн чадaltaй боловсон хүч мандан бадар. Тэр хүмүүсийн өсөн дэвжих
Тэ өргөжин хөгжих бүх боломжийг төр дээр байгаа нөхдүүд хувьсчиг сороод байгаа боломж юм. Тэр байхгүй болно гэсэн үг. Жинхэнэ өрсөлдөөнд орно. Гадагшаа явж ажил хийхгүй гэсэн үг. Хийхгүй. За гурав дахь нь яах вэ гэхээр нөгөө эдийн засгийн өсөлтийг бид нар 100 тэрбум доллар төр хийсэн ингээл мөрөөдөл ярьдаг штеп. Тэрний эхлэл шууд тавигдана. За ер нь төр хөгжих болоод ирэх юм бол энэ талд төр хөгжих бол нөгөө талд Монголын эдийн засаг доотлол нь 2 дахин, 3 дахин, 4 дахин шууд ингээл өсөөл ирнэ. Цаг хугацааныхаа графикаар. Цаг хугацааны асуудал. Хамгийн гол нь энэ эдийн засгийн өсөлт чинь жирийн иргэний Монгол дундаж Монгол ядуу айлын өсөлт хөгжилтэйгээ яг зэрэг явна. Одоо чинь тэр айлууд нь хөгжихгүй зөвхөн цөөхөн хэсэг хөгжөд байгаа шүү дээ. Баяжаад байгаа. Энэ байхгүй болч юу. Тэгэхээр энэ ерөөсөө л төрийн өмчтийн 100 хэдэн компанийг төрөөс байхгүй болгоно гэдэг энэ бие организм Монгол гэдэг одоо энэ био ертөнцид байгаа бие организмын хор тавдрыг аваа хийчих чана л гэсэн үг. За ерөөсөө л тийм байна. Одоо тэгэхээр төрийн өмчт компаниудын одоо 43 алдагдaltaй дээр байгаад байна шүү дээ. Тэр тоо ч буурах нь байна. Одоо дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төрийн оролцоо гэдэг нэг өндөр хувь яриад байна шүү дээ. Энэ хувь чинь багасах нь байна. Тэрийг дагаад нөгөө зүгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа бизнесийн байгууллагууд чинь сэргээд ирэх нь тийм. За тэгээд нөгөө зөв юм шалтгаан мундахгүй гэдэг шиг шүү дээ. Хамгийн одоо өөдгөө гомдмоор муухан яадаг вэ гэхээр энэ төрийн өмчийн ховчлогтой холбогдолтой асуудал гарахаар хөрөнгө эзэнгүй идэх хувийн баахан хүмүүс рүү явах нь гэдэг одоо ингээд бөө сурталх болгоод явна. Гэхдээ яг үнэндээ нөгөө компаниуд нь шүү дээ. Зүгээр л авилгал, хээл гахуул, альбом чанарын томилгооны үүр уурхай. Тэгэл явдаг гэсэн үг. Тэгэхээр тэгж хэлжсэн ч манай олон нийт бол нэг талтаа бүгд гарах хэрэгтэй. Ягаад гэвэл энэ нь онл биш, либерализм биш. Энэ дэлхийн чигч өөрөө ингээд тоогоор заагаад шүү дээ. Төрийн өмчт компаниудаа бид нар бууруулахаар эдийн засаг маань улам эрүүлжид өсөд байна гэдгийг дэлхий зааж өгöd. Одоо саяхан шүү дээ. Хөрөнгөний биржийг хөвчилж үзүүлсэн шүү дээ. Олон нийт. Хувьцааг нь нээлттэй. Тэр шиг хийж болно шүү дээ. Тэр чинь тэгэхээр нэг хүн хөвчлээгүй тийм үү? Олон нийт ороос үүсчих. За одоо тэгээ эцсийн дүгнэлт нь юу болж тоосон? Улс төрийн эрх мэдлийг авсан нам эдийн засгийн эрх мэдлийг авч чинь тийм үү? Тий. Сонгуульд ялсан нам төрийн өмчт компаниуд дэх захирлаар намынхан гишүүдийг тавьдаг. Тий. Тэрэн дагаад эдийн засгийн эрх мэдэл өгдөг. Тий. Тэгээд дараагийн сонгуульдаа бэлддэг. Ийм чөтгөрийн тайлбарыг бид ингээ орчихсон. Энэ муу муухайгаа салахад маргааш нь бидний бүх сайн сайхан байгаа. Манайх нэг зүйлд итгэе. 10 цагаан буян гэж байхгүй. 10 хар нүглийг хийхгүй л байх юм бол бусд нь 1000 түмэн цагаан буяа. Тийм учраас бид нар төрийн өмчт гэдэг энэ компаниудыг штэ төрөөс нь салгаал байхгүй болгочих юм бол үлдсэн зах зээл дээрх мянган сайн сайхан компаниудын эхлэл болж гарч ирнэ. Зах зээлдээ итгэе. Сонгосон чөлөө зах зээлийнхаа тэр суур эрэлт нийлүүлэлтэнд нь итгэе. Мөн дээрээс нь ардчилтаа итгэе. Эн чинь амьд болохоос биш Монгол ардын нам чирж явдаг зах зээл гэдэг нэртэй үхсэн биет цогц биш ээ. За манай ганган подкастын энэ удаагийн 6 дахь дугаар ингээд өндөрлөж байна. Энэ удаагийнхаа дугаараар бид хоёр төрийн өмчт компани талаар ярьлаа. Тэгэхдээ би тэрийн яриа бол цагандаа хавчигдаад элсэн төдийл гэж ойлго. Энэ талаар бол цаашдаа маш нэхэлтэй маш олон үгийг манай Монголын ард иргэд байнга ярьж явах хэрэгтэй. За бүгдээрэнд нь баярлалаа.